Зэсэн бяцхан ярьдаг лимон байна. Тэгэхээр энэ дугаараар болохоор би та бүхэнтэй 2000-ад онд маш алдартай болж исэн нэг реалити шоуны тухай ярих чинь. За тэр реалити шоу бол Paris Hilton нэгэн найзтайгаа хамтарч хийсэн байгаа. За энэ шоунд тэр одоо янз бүрийн ажил хийж үздэг. Тэгэхээр Paris Hilton бол бүр анхнаасаа нэг баян төрсөн, эрх танхил, бүр ингээл юмд хурж ятсан нэг баян алины өгтөд байдэн штэ. Юу ч хийж чадахгүй юм шиг, бараг ус буслаж чадвал их юм гэмээр. За одоо team ихч маань янз бүрийн ажил хийж одоо үзэн. За тэгээд энэ реалити шоу нугасаа хэдээс үлрэлтэй байлээ. 4 билүү нэг 5 тийм хөвөлрэлтэй. Тэгээд би энэ дугаараараа болохоор хамгийн ихний буюу season 1-ийн ангиудыг нь ярих байгаа. За. Тэгэхээр season 1 дээр бол нэг юм өхрийн ферм дээр очдөг заяа. Тэг бүр амар илгийн болноо. Тэр хоёр бүр ингээл эхэндээ нэг айл дугаасаа тэр нөгөө очиж байгаа болохоор хонголж байгаа айл дээр очиж штэ. За тэнгууд бүр худаг модгийг харчаад бүр гайхаад энэ юу юм гэж асууж асуугаад. Тэ амьдралдаа юм худаг модог харж байгаагүй заяа. Тэгснээ нэг дундаа нэг нойлтой мойлтойг нь хүртэл гайхаж майхдаг заяа. Thinking to myself, okay, there's got to be another bathroom. I'm like, there has to be. It is so bad. It is awful. Тэгжэл нөгөө айл нь ядж яхад дөнгөж ирэнгүүт нь тэр хоёрыг нэг супермаркет руу явуулчихд юм аа. Нэг гахаан хөлцөөгээд тэ нөгөө Paris Hilton маань пүү паста заваа юм аа гэж мэгээл. Гэтэ яг хуу тэр хоёр нэг муухай бодол айшлахгүй. Зүгээр л нөгөө анх удаа тийм фермийн амьдралд орж байгаа болохоор ер нь бол нэг жоохон нэг сэжиглэн штэ. Бүр тийм цэвэр цэмцгэр амьдраас орсон болохоор тэгэл гахаан хөлмөл цахингууд нь гайхаал. Тэгээд нөө дараа нөгөө нэг дахиад тэрэд ингээл дахиад цэвэрлж идэх гээд тэгээд тэр хоёрыг туслаач гэж нөгөө айлын имэн гойдог байхгүй юу. Тэгээд нөгөө хоёр ч ёо өстө нэрээ өгсөн амтаа харж чадахгүй өгсөн амтаа харуул бөөлжгүй тэгээд мэдэг гээд бөөх юм болно. Тэгээ орой хоолндоо тэр хоёр бүр нэг ус амар турхаа хоёр заяа. Тэгээд барыг юм идэхгүй тэгснэ. Тэгээ орой хоол дээр ингээл хоолнуудыг бас харж гайхнаа. Тэгээд дараа нь ингээ хоолн дээрээ тэрэд ингээл янз бүрийн амьдралууд ярьж байгаа байхгүй юу. Тэгээд энэхийн хүмүүс ер нь Walmart дээр их таарладаг баха гэсэн чинь манай Paris Hilton. Walmart гэж юу юм? Чи нөгөө айлын хүмүүс нь амар инээгээ шоолж молоод. Тэгээд Paris маань хүү энэ Walmart гэж юу юм бэ? Wall зард юм уу? Хан зард юм уу гэж. Тэгэж асууж масуугаад эхний анги бол бас үнэ илхийн. Тэгээд ундах цаг болно. Тэгээ унтлагын өрөөгөө харчаад янз бүрийн шавж мэмж. Тэгээ хамгийн амар нь заяа тэр айлын орон дээр нэг юу идэв штэ ингээд орон дээр нэг юм хорхоо идэг да. Тэр чад юу гэдэг лээ? Писа илүү. Тийм писатай тик мик гэдэг заяа. Энэ ор манай ор юм тиктэй. Тик гэдэг хаа англиар. Писатай. Нөгөө хоёр ч бүр юу вэ ямар амар юм бэ гэл. Энд аалз явж ийн тент чи ялаа явж ийн гэл бүр яг нөгөө нэг бүр шал эсрэг амьдрал үзчихээр. За тэр хоёр тэгээд маргааш нь босд юм аа. Айлын эзэн. За та хоёр өнөөдөр ажилтай 6 гээд ер нь тэр ферм дээр очсон байгаарэ гэлдэг байхгүй юу? Чи нөгөө хоёр за гэл. Тэгсэн чи хамгийн амар нь бүр нөөрэ будаад ангалж мангалаад ферм дээр очих чи. Яг манай хоёр мэдээг байх л та. Тэгээ бүр тэгээд тэгсэн чи тэр хоёр хоцорчтой юм аа. Угаасаа нэг цаг хоцроод очих чи. Тэгээд тэр фермийнх нь эзэн нөгөө ажилуулах гэж байгаа хүн нь та хоёр ер нь цаг хоцорлоо шүү манай хоёр гэж мэгэл. Тэгэл нөгөө хоёр чинь өстө өнөр мөнрийн гайхаал хөө энэ пүү па ийм өнөртэй юм уу энэ өстө өмхийн өнөрч байна. Та нар ер нь энэ өнөртэй дасцсан юм уу? Нөгөө фермийн эзэн тиймээ дасцоо гэл. Тэгээд тэр хоёрт угаасаа ажилд алгаж байгаа. Тэгээд за энэ хоох дугаараад өхөрнүүдээ сэрээгээрээ. Тэгээ нөгөө хоёр чинь бүр өхрөө сэрээх гэж өхөрнүүдээ барыг тараагаа ичиж байгаа юм чинь. Тэгээд дараа нөгөө эзэн за энэ өхөрнүүдийг ийшээ явуулаарай сайн ойрлоод энэ зүг рүү явуулаарай гэсэн чинь нөгөө найз дуулж охин нь за та нар нэг хараал идсэн өгцгөө чирээ ийшээ явмаа үгүй бүр амар хойлж байлаа. Нөгөө фермийн эзэн бүр гайхсан за. Тэгэл нөгөө Paris Hilton маань хөрхий гутраад ээжтэйгээ бас
Микс ярьж мараад. Гэтэ яг хөө тэр хоёр бол яг даалгасан ажлыг нийт хүлээж аваад за одоо ингээрээ тэгэрээ гэхээр нөө яг хэлснийг хийгээл ажиллаад. За тэгээ нэг ажил дээрээ нөө сүс авлах ажил өгдөг байхгүй шилэн дотор. Байхгүй тэр хоёр бүр хамаг сүүгээ тарааж мараагаад юу вэ дээр нь ус хийж мийгээд тэг бүр дэлгүүрийнх нь эзэн очиод үе эний чи хүмүүс уун штэ тэр хоёр бүр ямар ч ус хийцээ мэдэхгүй цэвэрлж ийн гэсэн царайтай бүр нөө шилэн дотор ус мос хийцэн тэгээд фермийнх нь эзэн эний хүмүүс уунаа та хоёр ч одоо юу ийгээд байна гэд. За тэгээд тэр хоёр яа бүр ядарчлаа би өстой ийм амьдралаар амьдрч чадахгүй байна гэж хоорондоо яриад тэр хоёр зад нэг жоохон амрыгээд тэр хүй тэнд байсныг чакуз харсан уу гэл тэр хоёр би нэр харснаа. Тэр чакузын дараа хөвтчихэл яах вэ? Амраад чи нөгөө фермийнхний эзэн хажууд нь ажиллаад байгаа шүү дээ. Тэгснэ та хоёрыг амарч яхад би ажиллаад байвал садаа олж ийнө гэж фермийнхний эзэн аасаа. Тэр хоёр бүр ядарсан заяа сүултээ бүр хэлж байгаа юм ич таахаа болоод тэр нөгөө эзэн нь за та хоёр одоо ингээ 9 цаг ажиллах хэрэгтэй байсан 6 цаг нь яг ажиллачлаа. Тэр чинь ингээ тэр хоёр яг 7-д ирээд тэгээ 6 цаг өдөр 1 цаг үед ингээ бүр хаан ч юм бэ буудан дээр ихтэй унтаад байгаа хгүй бүр тэгээ фермийнхний эзэн за 6 цаг ажилласан $42 аваа гэд тэгээ $42 авт. Гэхдээ тэр үед $42 их байгаа гэдтэй. Ферм дээр тэгж ажиллачаад яг хэцүү ажил болохоор яаж байгаа юм уу? Надад л их санагцсан. Тэр хоёр угаасаа халагдцсан л та. Тэгээд буцаж явах замдаа нөө трака ононгаа $50 өгчихөө. Дутаа ажиллачаад $50 нэхэд аамда. Тэгээд тэр хоёр бүр хөөгдсөн юм чи угаасаа гэртээ ингээ харж байгаа байхгүй юу? Харилцаа хэвээр халагдцсан юм чинь одоо нөгөө манай ажил олж өгсөн нөгөө гэрээ эзэн одоо бит хоёрт уурлах байх та гэж бас хөөрхөн санаа зовчжээ. Тэгж мэгээд тэр хоёр нэг готарсан шинжгүй заяа орой өста бааранд орно гэдэг. За нөгөө гоё hot sexy залуучуудтай уулзнаа гэд. Тэгсэн чи хөөрхийн угаасаа нөгөө нэг фермийн тасганы л хүмүүс байгаа л та ирчүүд нь. Тэгээд найз нь ингээ бэлэн болцсон Парис хэлний хүлээгээд нөгөө Парис хэлэн чи бүр цомсоол ганглал өөрийгөө талан тараал бас хөөрхөн удаад идэв юм уу. Тэгэл юу нэхний биш эхний 2 дахь өдөр ингээд дуусч байгаа. Юу эпизод 2 нь ингээд дуусчихдээ.